За энэхүү бичлэгний гол зорилго бол ejection fraction гэдэг ойлголтын талаар сэргээн санах байгаа. Ejection fraction гэдэг нь зүрх нийт дүүрсэн цусныхаа хэдэн хувийг шахаж гаргасан бэ гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр нийт дүүрсэн цусныхаа 55%-аас 70%-ийг шахаж гаргаж явах юм бол энэ бол хэвэн байна гэсэн үг. Тэгэхээр нэг сонирхолтой зүйл нь бол зүрх одоо ямар ч хэмжээтэй байсан гэсэн ямар ч цусаар дүүрсэн гэсэн дээрэс нь ямар ч хүчтэй агшсан гэсэн хизээж бүх цусаа шахаж гаргадаггүй, заавал цус үлдчихэд байна. Тэгэхээр 55-аас 70%-ийг шахах нь хэвэн гэж үзэх юм бол зүрхний нийт дүүрсэн цусны 45-аас 30% нь бол зүрхний хөндөд үлдчихэд байна, тийм ээ. Тэгэхээр нийт дүүрсэн цусыг нь бол диастолын төгсгөлийн ижлэхэн гэж нэрлэдэг байгаа. Яагаад гэвэл диастолын төгсгөлд бол хамгийн их сулраад хамгийн их цусаар дүүрсэн байгаа үе, тийм ээ. За тэгээд агшсан байх үеийнх нь ижлэхүүнийг нь болохоор end systolic volume гэж байгаа тийм. End systolic volume. Тэгвэл яг шахаад гаргачихсан цусыг нь болохоор stroke volume гэж нэрлэж байгаа. Stroke volume. Тэгэхээр stroke volume гэж юу хэлдэг юм бэ гэвэл нийт дүүрсэн байсан цусныхаа хэдэн хувийг хэдийг нь шахаа гаргацсан. Хувь нь биш үү? Хэдийг нь шахаа гаргацсан. Цаана хэд үлдсэн гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Тэгэхээр зүрх солирсон үедээ 150 мл цусаар дүүрсэн байсан юм бол агшсныхаа дараа хэрвээ 60 болчихсон юм бол хэдийг нь шахаж гаргасан гэсэн үг юм. 150-аас 60-ыг хаслаа 90 шахагдаад гарсан гэсэн үг. За тэгэхээр тэгж төсөөлөх юм бол хэрвээ 150 байсан тэгсэн чинь үлдсэн нь 60 байсан гэхээр хитэн шахагдаад гарсан юм бэ гэхээр 90 шахагдаад гарсан байна гэж төсөөлөе тийм ээ. 90 шахагдаад гарсан. Тэгэхээр 90 мл-ийг хуваадаг нь 150 гэдэг энэхүү харьцааг энэхүү хувийг ejection fraction гэж байгаа. Тэгэхээр 150-д 90 гэдэг чинь хэдэн хувь гэсэн үг лээ? 10% нь 15 гэдэг чинь 20% нь 30 гэсэн үг. Тэгэхээр дахиад тэрийг 3-аар хуваахаар 60% гэсэн үг тийм. 60% ejection fraction хэвээ ийм тохиолдол байх юм бол 60% гэсэн үг. Хэвээ үе 55-аас 70 байх ёстой. Зүрхийн дутагдлын нь бол ерөөхдөө ejection fraction хэвэн байдаг болон ejection fraction буурсан байдаг гэсэн хоёр бүлэг хэлбэрт ангилагддаг. Heart rate, preserved ejection fraction, heart failure, reduced ejection fraction гэж хоёр янз байдаг тийм ээ. Тэгэхээр preserved гэдэг нь бол диастолын үйл ажиллагааны алдагдлын үед ажиглагддаг. Reduced ejection fraction гэдэг нь систолын үйл ажиллагааны алдагдлын үед илэрдэг тийм ээ. За stroke volume гэдэг маань дээшээ явах юм бол cardiac output-ыг тодорхойлоход хэрэгжилж байгаа тийм. Тэгэхээр нэг удаадаа 70-ыг шахаж ирсэн зүрх 60 удаа минутанд дагшсан гэж үзвэл 60-ыг үчгэндал 4200 1 минутанд 4200 шахаж гаргасан байна гэж. Энэ бол cardiac output тийм ээ. Тэгэхээр cardiac output-ыг тооцоход stroke volume гэж юм гарч ирдэг. Stroke volume нь бол энэ хоёрын ялгуураас гарч ирнэ ойлгомжтой. Тэгээд нийт дүрсэн цусны хэдийг шахаж гаргасан бэ гэдэг хувь нь ejection fraction байна.